Зя сайн байцгаана уу? За одоо хугацаанд бичлэг хийсэнгүү. За өнөөдөр хэдүүлээ ярих утас бол Samsung-гийн Trip Fold. За яагаад өнөөдөр Trip Fold-ыг сонгосон гэхээр та хэд санал асуулга явуулсан. За тэгээ дараагийн утаснуудаа ч гэсэн би санал асуулга болгоод явуулахаар та бүгд YouTube хэсгийн одоо пост хэсэг дотор байгаа санал асуулгад бас заримд нь оролцож байгаарай. Тэгвэл та бүгдийн сонирхсан утасны талаар ярьж өгч болох юм. За би энэхүү утсыг бас Huawei brand-ийн за Huawei Mate X-T 2025 гэсэн загвартай бас баг зэрэг харьцуулж ярина. За тэгээ шулуухнаар хэлэхэд бол энэ удаа Samsung-ийн Galaxy Z Trip Fold бол за айгүй хайптай утас гарч ирлээ. За 2025 оны 12 сарын 2-нд анх танилцуулагдаад за энэ гарч ирсэн одоо танилцуулгын ёсороо бол энэхүү утас маань бол нэлээд одоо премиум утасны төрөлд орж байгаа. За премиум гэдэг нь болохоор одоо нэг талаас амар өндөр үнэтэй утас тэгээ хоёр дахь нь нэлээд баян хүмүүст зориулсан одоо утас гэх юм уу. За тийм болоод ч тэрүү одоо Huawei-ийн утастай харьцуулахад үнэ нь айгүй өндөр үнэлгээтэй заяа. За Honor 3,594 мянган won-ы үнэтэй утас. За Монгол мөнгөөр шилжүүлэх юм бол 8,667-оос 8,700 мянган төгрөгийн хавцаа үнэтэй одоо гарахаар за бүр нэмэгдэгээгүй үндсэн үн нэм өндөр үнэтэй гарна гэдэг бол бас үнэхээр үнэтэй утас гэсэн үг. Бараг миний энэ одоо утасны танилцуулга хийж байгаа бичлэгнүүд дотор хамгийн өндөр үнэтэй утас баг. Зүгээр л би амар гайхаж байна. Samsung одоо Galaxy гэдэг брэндүүд ер нь бол нэлээд шинэлэг технологиудыг гаргаж ирдэг. Гэтэ одоо бид нар мэдэх бол Galaxy Fold за загварын утаснууд бол өөрөө энэ нугалардаг дэлгэцтэй утаснуудад хамгийн одоо тэргүүнд гарч ирсэн утасны чагсаалтанд байдаг. Гэтэ хоёр нугалардаг утас гаргадаг гэсэн. Гэтэ хоёр нугалардаг утасны одоо зах зээл дээрх үнэлгээ нь бол одоо $2,000 хавцаа үнэлгээтэй байдаг. Тэгээд энэхүү үнэлгээнээс одоо бидний ярьж байгаа энэ 3,594 мянган won бол одоо USD рүү шилжүүлэх юм бол $2,500 хавцаа болдог. За тэгээ үзэхээр яг 3 дахь талын одоо бид нар худалдаж авлаа гэхэд $500-оос $800 илүү үнэтэй одоо үн төлж авж байгаа гэсэн үг. Уг нь Samsung компани бол өөрөө технологиор нэлээд хэрэгүүлдэг компаниудын нэг. Гэхдээ хоёр нугалардаг утаснаас ягаад 3 нугалардаг утас руу одоо шилжиж байгаа вэ гэдэг нь өөрөө маш нууцлаг юм байна. Надад ч гэсэн бас их тийм сонирхолтой. Яах гэж энэ утсыг гаргаж байгаа юм бол гэдэг өөрөө баг асуулт болж таарад байна. Нөгөө талаар одоо тэдний өрсөлдөгч брэнд бол Huawei Mate X-T гэдэг загварын хувьд бол за 3 нугалардаг утсыг хамгийн анх одоо зах зээл дээр гаргаж ирсэн. Тэгээ тэрнгээрээ ч тэрүү яг энэ салбартаа ер нь бол нэлээд одоо технологиор тэргүүлэгч нь одоо Huawei саяхны хүртэл болцсон байж байгаад буцаа Samsung руу орж ирж байна. Гэхдээ ингээд сайн анзаарах юм бол бид нэр яг Galaxy Z одоо загвараас хойш ер нь бол Samsung-ийн утасанд нэг тийм айхтар дэвшил гарсан уу гэвэл бас хэцүү. Ихэнх одоо Samsung-ийн утаснууд ер нь бол маш хоцрогдсон технологитой байгаад байгаа. За энэ дээр одоо дурдж хэлэх юм юу вэ гэхээр за одоо бот бидний мэдэх одоо Hitachi Tier 1-ийн утаснуудын хэрэгэлдэг Snapdragon 8 Elite гэдэг нэртэй чипийг хэрэгэлсэн гэдэг бол өөрөө баг үүнийг батлаад өгч байгаа. За ямар ч тийм инновац технологийн дэвшил одоо энэ хүү одоо сүүлийн үеийн Samsung-ийн утаснууд бол гараагүй. За зүгээр илүү дэлгэцийн чанар, камерыг улам сайжруулдаг. Тэгээд дээр нь нэмээд одоо энэ илүү нэмгэн болсон, илүү хатуу болсон, илүү зузаан болсон. Тэгээд дээр нь нэмээд хамгийн одоо илүү бат бөх утсыг бид нар гаргаж байгаа гэдэг их зүйлүүд дээр л технологийн шинжилгүүдийг Samsung компани бол сүүлийн үед маш ихээр нэмж байгаа. Гэхдээ ингээд яг софтверийн хувьд ч юм уу бусад одоо өөр ижил брэндүүдтэй харьцуулж үзэхэд бол бидний өмнө ярьж сууснууд ярихад бол за Samsung-ийн одоо өвс бол хэвэндээ байгаа. Тэгээд нэг өөрчлөлт ороогүй. Камерын технологи дээр нэг айхтар шинжилт ороогүй. За тэгээд орлоо гэхэд нэг амар сайн одоо тийм өвжийн утаснуудтайгаа харьцуулахад бол нэг айхтар бид нэг тийм хэрэглээнд бол нэг ялгаа гарахгүй санагдаад байгаа юм миний бодлоор. Тэгээд энэ яг одоо Z Trip Fold гэдэг утас бол өөрөө яг нэг тийм утас таблет хоёрын голд хэрэглээтэй гэж одоо гарч ирж байгаа юм. За тэгэхээр утас ч биш, таблет ч биш, яг л нэг ийм утас одоо авч байна гэдэг бол маш сонирхолтой. За нэг ийм үг байдаг шүү дээ. Та бүгд мэдэх нэг лусын дагнаас одоо бид нар юу хүсэх үү гэдэг нь ярьтай өнгөө байдаг. За ингээд лусын дагнаас чи ингээд загас хүслэе гэж бодъё заяа. За лусын дагн бол загас ч биш, хүүхэн ч биш гэж байгаа юм. За лусын дагнаас чи хүүхэн хүслэе гэж бодож байна. За тэгэхэнгүүт загас ч биш бас хүүхэн ч биш чам сонголт гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр талын шаарад идэж болох уу нөгөө талтай нь одоо сууж болох уу гэвэл лусын дагн бол хүний хэрэглээнд одоо харьцуул одоо энэ Z Trip Fold-тай харьцуулж байгаа ярианд бол бүр ингээ супер нийцэж байгаа байхгүй юу? Таблет ч биш, утас ч биш зөө. Яг тийм голд нь байгаа зүйл. Нөгөө төгөөр бид нар энэ Z Trip Fold-ыг бол ер нь бол нилээн одоо тийм баян хүмүүсийн хэрэглээ. За тэгээд одоо баян болоод ирэх тусмаа хүн чинь ингээд нэг тийм нөгөө хэдээс илүү гарсан янз янзын тийм сонь юмны сонголт хэрэгжилж эхэлдэг. Тэгээд Солонгосын ер нь дундаж давхарга болно. Одоо дээд давхаргах юм бол үнэхээр баян болчихсон. Тэгээд хоорондоо ер нь өрсөлдөх юм бол баг гараагүй нилээ удаж байгаа юм шиг байгаа юм.
Тийм болооч тэр ер нь дэлхийд даяар нөө flexing одоо нэг flex phone гэж ярьдэн шүү дээ. Одоо би зөвөр л гайхуулах зорилготой утас гарч ирсэн. Тэгэхээр Z3 Fold бол ерөөсөө л миний бодлоор бол энэ бол зөвөр гайхуулах зорилготой утас. За яагаад ингэж яриад байгаа юм бэ гэдгийг одоо үргэлжлүүлэн хэдүүлээд үгэнцгээе. За 3 Fold гарсан хамгийн том алдаа бол за юу гэхээр за stylus pen гэдэг нэртэй одоо өөрсдийнх нь Samsung-ийн утсанд дагаж ирдэг. За мэдээж хэрэг Note series-үүдийг мэдэх болон үзэгтэй байгаад идэв шүү дээ тий. Тэр үзэгийг энэ утсан дотор бодоо оруулж ирээгүй байгаад байгаа юм. Тэгээ үргэлжлүүлээд энийг S Pen гэж ярихад бол бараг болох бах. Тэгээд S Pen-ийн одоо support ороогүй гэхэр чинь энэ том дэлгэцийг бид нар аваад тэгээ S Pen-гүү тэгээ яаж хэрэглэнэ гэсэн үг юм бэ? Айгуу тийм сонирхолтой ойлголт байгаад байгаа. За утас биш таблет мэдээж хэрэг сонирхдаг хүмүүсийн хувьд бол том дэлгэц. Нөгөө талдаа энэ нэлийн олон хэмжээний дизайнер болон янз бүрийн одоо уян хатан байдлаар хэрэглэхэд нэлийн тэмдэг хэрэгтэй одоо зүйлшүүдээ одоо үзэг гэдэг чинь. Тэгэхэд S Pen-ийг энд оруулж ирээгүй гэдэг бол нэг талаараа галзуурал гэхэд бол тохиромжтой байх. Энэ том дэлгэцийг бид нар яг үзэггүй хэрэглэнэхээр надад бол амар тийм хэрэглээний хувьд бол айгүй тийм юмс дутаж байгаа юм шиг санагдчихэв. За үргэлжлүүлээ тэгээд за дэлгэцийн хувьд ярихад бол Galaxy Z3 Fold бол 10 инчийн одоо дэлгэцтэй. Тэнгүүд 10 инчийн дэлгэцээр 120 Hz refresh rateтэй гэж байна. За тэгээд гэрэл гарах чадварын хувьд бол 1600 нитийн одоо дээд одоо гэрлийн одоо хүчин чадалтай. За тэгээ нөгөө тал руу нь харуулж байгаа нэг дэлгэц байгаад байгаа. Тэр нь болохоор 6.5 инчийн одоо дэлгэц орж ирсэн байгаа. Тэгээ тэр нь ч гэсэн 120 Гц-ийн чадвартай. Гэхдээ нийтний хувьд бол бүр илүү өндөр. Тэгээ 2600 нитийн чадaltaй гэсэн үг. За ингээд яг ярихаар 4 дэлгэцтэй утас, 3 нь урталтай, 1 нь хойдолтой. За тэгээ үргэлжлүүлээд Snapdragon 8 Elite chipset хэрэглэж байгаа тийм ээ. Энэ Snapdragon 8 бол за бидний өмнө ярьсан бүх утсанд хэрэглээтэй байгаа энэ чип нь. За бас нэг юм батарейны талаар ярьж байхад нэг юм хүмүүс нэг яриад илээ нөгөө би 22000 мАh-ийн батарейтай гэсэн одоо тийм юмнууд амар их орж комментууд харагдаад байсан. За тэгэхээр энэхүү комментэнд хэлэхэд бол Snapdragon 8 Elite-тэй одоо ийм одоо сүүлийн Tier 1-ийн утаснууд донд ийм өндөр одоо батарейн чадамжтай утас байхгүй гэдгийг би та нарт яг тайлбарлаж хэлээдгий. Ягаад хамгийн сайн батарейтай гэсэн талаар нь хэлчихсэн. За тэрнээс үргэлжлүүлээд 8 Elite-ийн хувьд бол Snapdragon 8 Elite for Galaxy гэдэг нэртэй одоо чипсет байгаа шүү дээ. Тэгээ Galaxy-д одоо зориулсан чипсет нь ямар ялгаатай юм бэ гэхээр за Snapdragon 8 зүгээр хятад утсанд байдаг нь бол 432 GHz-ийн одоо Prime Core heat up хийх чадвартай юм байна. Тэгэнгүүт бидний энэхүү яг Galaxy зориулсан 447-оор илүү. Тэгээ extra clock speed одоо энэ дээр орж бирж байгаа гэдэг нь илүү давуу талтай. Тэгээ энэ нь илүү одоо CPU талдаа. Гэхдээ нөгөө single core CPU талдаа энэ task-уудад илүү зориулсан гэдгийг бид нараас ойлгох хэрэгтэй. Тэгээ хамгийн том ялгаатай юм нь юу юм гэвэл хятадын өөрсдийнх нь restriction байдаг шүү дээ. Ялангуяа OS болон Grid Firewall нарт зориулсан одоо тийм restriction өөрөө Snapdragon 8 Elite ч гэсэн шингэсэн байт юм байна л да. Тэнгүүд Galaxy-д одоо хэрэгжилж байгаа энэ загвар нь болохоор өөрөө Google-ийн серверт илүү одоо зориулагдсан болж таарад байгаа юм. За тэгээ global support болон Google-ийн сервисүүд орж ирдэг гэдэг бол өөрөө Samsung-ийн утасны хамгийн том давуу тал. Дэлхийн аль ч улсад ч Samsung-ийн утсыг хэрэглэсэн ямар ч асуудал гардаг. Энэ л одоо хамгийн том давуу тал буюу Samsung брендийн одоо хүртэл одоо бусад хятад утаснуудаас ганцхан илүү гарч чаддаг зүйл нь энэ санагддаг надад. За чи хятад утаснууд авсан байлаа гэж бодоход гадагшаа гарахад notification зэрэг юм асуудлууд гарч ирдэг байл Samsung-ийн утсанд ийм юм бол байдгүй. За үүн дээр нэмээд 3 Fold-д бол 200 мегапикселийн камер одоо оруулж ирсэн байна. Одоо main sensor нөр 200 мегапиксел high resolution талтай ордог. Тэгээ 12 мегапиксел ultra wide camera, 10 мегапикселийн телефото. Тэгээ энэ нь болохоор 3x optical zoom хийх чадвартай. За бусад одоо foldable утаснуудтай харьцуулж үзэхэд бол за энэ бол хамгийн сайн камертай foldable утас бол гарч ирсэн гэсэн үг. Харин Huawei Mate X-T Shines буюу одоо нөгөө Huawei утасны талаар ярихад бол за Huawei утас гэдэг өөрөө бол бас их тийм сонио ойлголт байд юм. За энэ удаагийн гэхдээ яг хамгийн том ялгаа гарч байгаа зүйл нь болохоор M Pen 3 буюу одоо түрүүний яриад ирсэн stylus гэдэг нэртэй pen байдгүй Galaxy дээр байхгүй байхад XT дээр бол байгаа гэсэн үг. Тэгэд эндээс нэг хамгийн том давуу талтай юм нь 10.2 инчийн дисплей буюу тэг 10.2 инчийн дисплеер Mate X-T бол хэмжээгээр илүү ялж байгаа гэсэн үг. Гэхдээ яг энэ жоох асуудалтай юм нь за 90 Гц refresh rate гарч ирдэг гэсэн үг. Хичнээн бас дэлгэцэн сайн ч гэсэн refresh rate нь бол 30 Гц-ээр илүү бага гэдэг бол Mate X бол хамгийн том жоохон сул тал гарч ирээд байгаа гэсэн үг. Гэхдээ илүү том дэлгэцтэй. Тэгээ Mate X-ийг сонгосон хүнд бол stylus pen гэдэг нэртэй одоо тэр pen л та нарт орж иж байгаа. Тэр үзгээр энэ өөрсдийнхөө одоо хэрэглээнд илүү тааруулж хэрэглэх боломжийг одоо нэмж өгсөн л гэсээр ялгаа гарч ирж байна. Тэгээд Huawei-ийн хувьд бол Harmony OS-тэй байдаг учраас за Harmony OS-ийг одоо Huawei-ийн утас хэрэглэдэг хүмүүс бол мэдж байгаа. Ямар новшин OS гэдгийг нь бол бүгдээрээ мэдэх бах.
Яадаг вэ гэхээр энэ бол Google-ийн ямар ч сервисийг одоо дэмжихэд үнэхээр асуудалтай байдаг. Тэгээд маш олон хэмжээний янз янз харгаар одоо бид нар ингэж энийг крактах янз бүрийн байдлаар суулгах байдлаар Google-ийн сервисийг бүр арай хийж энэ утсанд дэмжүүлдэг. Тэгээд хичнээн дэмжүүлсэн байсан ч гэсэн тэгээд айгүй ядаргаатай одоо дахиж тэр аппликейшнуудаас янзлах тэгээд апдейт хийх зэрэг юм дээр нэлээд асуудал гарч ирдэг. Энэ бол Hawaii утсан шингэдэг бол хамгийн том асуудал. Тийм учраас Hawaii Tripod бол ер нь бол жоохон хэцүү сонголт болж таарж байна. За тэгээ үргэлжлүүлээд энэхүү утсанд бол нэг юм одоо цэнэглэлтийн түвшин яасан бэ гэвэл 5600 мАh батарейтай гэхээр ер нь бол нэлээд том батарейтай болж таарж байна. Тэгээ энэхүү батарейнуудаа бол энэ утасны одоо 3 дэлгэцний арт талд 3 салангад байралтай оруулж ирсэн технологи гэдэг нь бас 3 panel технологи гэдэг явж байгаа юм. Тэгэд энийг 45 ваттын super fast charging-аар 45 ваттын super fast чичээж 45 ваттын чаржераар оруулж ирж байна. Тэгээ Samsung дээр одоо хэрэгжилж байдаг Samsung DeX гэдэг нэртэй одоо support орж ирнэ гэсэн. За Samsung DeX бол ерөнхийдөө таблет болон утаснуудыг за десктоп интерфейстэй болгож өгдөг. Тэгээд яг л нэг Windows хэрэгжилж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх одоо тийм сонголт биднэрт энийг одоо ганцхан одоо энэ загварын утсан дээр одоо төрүүлж нээлттэй хийж байгаа л гэсэн тийм санаа гаргаж ирж байгаа юм байна. Тэгээ нэгэнтэй л бид нар 10 инчийн дэлгэц авсан болохоор Bluetooth mouse болон keyboard эндээ холбож байгаад тэгээд янз бүрийн одоо project болон дизайн гаргах зэрэг тийм ажилд хэрэгжилж болно гэсэн одоо санаа гаргаж ирж байна. Тэгээд photo assist гэдэг нэрт одоо өөртөө нь байгаа одоо програмуудын тусламжтайгаар за generative edit хийж болно гэхээр AI дээр суурилсан одоо баг зэрэг edit-нүүд тэг ямар нэгэн одоо зураг бичлэг хийсэн тохиолдолд бичлэгчийн янзалж өгөх одоо нэмэлтээр иймэрхүү бонуснууд орж ирнэ. Гэхдээ миний бодлоор бол одоо цаг үед бол аль ч компани AI утсан дээр өөртөө суурилсан AI тийм хүнд хэрэгтэй байдлаар шийдсэн юм бол бараг байхгүй. Хятад утаснууд бол хятад хүмүүс зориулж энэ утасны гайхалтайгаар шийдсэн байдаг. Солонгос утас бол солонгос хүндээ зориулж энийг шийдэж өгсөн байдаг. Харин Монголд бид нэр хэрэглэхэд яг ч одоо аль ч AI-ийн төвшин яг монгол хүний хэрэглээнд бол нэг тийм сүртэй нийцсэн одоо утасны технологи хаач байхгүй. Тэгэхээр бид нар энэхүү утасны технологиг зүгээр зураг эдитлэхэд AI ашиглахаар л болж таарад байна гэсэн үг. Уг нь энэ Galaxy Z3 Fold-ийг хэлж байгаагаар одоо бараг л AI дээр суурилсан хамгийн шилдэг утас маань манайхс гаргаж байгаа гэж ярьж байна. Тэгээ дээр нь нэмээд Galaxy дээр суурилсан сая түрүүсэн Snapdragon 8 Elite хэрэгжилж байгаа шүү дээ. Энд чинь бод AI-тай бас ажиллахад нэлээд төхөн болж ирж байгаа. Тэгтэл нэг л бас болж өгөхгүй байна. За тэгээд хамгийн том давуу тал нь маш нэмэггүй утас гаргасан гэдгээр айгүй бахархаж байгаа юм байна. За камерны оптикоос бусдаар бол бусад бүх юм нь үнэхээр нэмгэн байгаа гэдэг нь одоо хамгийн гайхалтай энэ утасны дэвшил болсон байх. Харин сүүлийн хэдэн жилүүдэд бол Samsung компани бол ер нь бол Азийн утасны зах зээл дээр утаснуудаас бол нэлээд хоцорж байгаа технологиудтай гэвэл тохиромжтой байх. За хамгийн том дэвшил нь тэдний нуглардаг утаснууд байсан. Тэгээд ер нь бол нэлээд дайггүй хямдхан үнэтэй гаргаж болох утаснууд байдаг. Тэгээд одоо бид нар A series одоо 70 series, 50 series эдрийг харах юм бол ер нь бол амар хоцрогдоод байгаа утаснууд яг өнөө цаг үед бид нэр хэрэглэхэд ер нь тийм тохиромжтой юу гэвэл Galaxy утаснууд бол нэг тийм айхтар бол юмнууд бол биш. Тэгээ хамгийн одоогоо сайн гаргадаг утас нь болохоор Samsung-ийн S series-үүд байдаг тий Galaxy S series-үүд. За тэгээ S series-үүдийн хувьд бол ер нь бол хамгийн одоо сайн утас хамгийн сайнуудыг гаргаж байна. Харин бусад утаснууд нь бол нэг айхтар биднэрт бол хэрэгтэй юмнууд бол маш цөөхөн. Тэгээ хамгийн гол асуудал нь юу юм гэхээр та нар энэ утаснуудыг авах гэж бас тодорхой хэмжээнд маш их мөнгө төлж байгаа гэдгийг мэдчихэж байна уу? Тэгээ ийм их хэмжээний мөнгө төлж иж одоо яг энэ үнэндээ таарсан бид нар технологи яг энэ цаг үед авч чадчих нүгүү бас маш хэцүү л байгаа гэдгийг Samsung утасны хувьд хэлэхэд. За үргэлжлүүлээд Galaxy S series-ийн талаар хэдүүлээ нэг ярилцсан. Тэгээд 2026 онд нээлттэй хийх гэж байгаа юм билээ S series нь шинэ утас нь. За тэрний өмнөх загварын утсыг тэрнээс өмнө ярилцаад аавна гэж найдаж байна. За тэгээд энэ хүртэл үзэж суусан та бүгдэд баярлалаа. Тэгээд like and subscribe гэдэг хоёр товчож чангахан дараад өгөөрэй. За тэгээд баярлалаа бүгдээрээ. За дараа уулзцгаая. Түр баяртай.